Улаанбаатар дархан чиглэлд зорчигч тээврийн үйлчлэгээ үзүүлдэг автобус такси үйлчлэгээний үн өнөөдрөөс нэмэгдлээ. Жишээлбэл автобус 30 мянган төгрөг, такси 40 мянган төгрөг, тус 10 мянган төгрөгөөр нэмэгджээ. Аймгийн авто тээврийн төвийн аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж түүгээр дамжуулан хот хоорондын зорчигч тээврийн үйлчлэгээг үзүүлж байна. Шар зам ирээдүй хошоо, тээвэр ачлал нар хязгаарлалт хувьцаат компаниудтай хамтран ажилладаг. Эдгээр компаниудын тавьсан санал хүсэлтийг үндэслэн зам тээврийн яам авто тээврийн үндэсний төвд уламжилж зөвшөөрөл олгосны дагуу нэмжээ. Зам тээврийн хөгжлийн сайдын жишг тариф баталсан тушаал байдаг. За тэр тушаалын дагуу бол үн тарифын өөрчлөлт явагддаг. За тэгээд мэдээж бас үнийн өсөлттэй инфляцтай холбогдоод манайх бас яг ийм төрөөс дэмжлэг аваад хот хоорондын нийтийн тээврийн үйлчлэгээ эрхэлдэг бол биш байгаа. За мэдээж аж ахуйн нэгж байгууллага хоршоотойгоо гэрээ байгуулад гэрээний үндсэн дээр зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлээд хамтарч ингээд тээврийн үйл ажиллагаа зохион байгуулж ажилладаг. Зам тээврийн сайдын баталсан жишг тариф бол 1 км-т 1 хүний тариф нь болохоор 75-аас 150 төгрөг дотор байна гэж заасан байдаг. За тэгээд бид нар болохоор 21 оноос хойш ямар нэгэн үнийн өөрчлөлт ороогүй. За аж ахуйн нэгж байгууллага маань бас шатхуун тосны үн тухайн үед бол 1000 хэдэн зуй байсан. Одоо бол 3000 хэдэн зуй болсон. За тэгээд мөн сэлбэг материалын янз янзын уялдаа холбооны дагуу бас бид нарт хүсэлтүүдийг өгж ирсэн. За тэр хүсэлтийг бид нар холбогдох байгууллага авто тээврийн үндэсний төв төрийн өмчт үйлдвэрийн газрын болон зорчигч тээврийн хилтэс яам руугаа уламжлаад ерөнхийдөө 21 аймгийн зорчигч тээврийн үйл ажиллагааны зорчигчийн тариф бол бүгд нэмэгдсэн байгаа. За ер нь бол хамгийн сүүлд Төв аймаг манай Дархуул аймаг буюу энэ хойд үсгийн чиглэл ингээд нэмэгдэж байгаа. Дархуул аймгийн авто тээврийн төвөнд батлагдсан үн мэрэгчсэн жолооч даатгалд хамрагддаг аюулгүй үйлчлэгээ хяналтын нэгдсэн системд холбогдсон гэдгээрээ давуу талтай. Өдөрт 8 автобус 1 цаг 30 минутын зайтай 4-өөс 5 такси эрэлтэд тулгуурлан хот хооронд зорчигч тээврийн үйлчлэгээг үзүүлж байна. Өнгөрсөн онуудад 19 аймгийн зорчигч тээврийн үн нэмэгдсэн бол энэ онд Дархуул, Төв аймгийн зорчигч тээврийн үйлчлэгээний үн инхүү нэмэгджээ.